Оройн тэрэг үзэгчдээ засгийн газрын цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Тэгэхээр эдийн засгийн салбарт зөвхөн уулуурхайн салбар давмгаалах биш. За бас төрөлжүүлэх, ингэж төрөлжүүлэхдээ хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн нэгэн үндсэн тулгуур баг нь хөгжүүлэхээр энэ удаагийн засгийн газар зорж байгаа юм. За тэгвэл бид энэ удаагийн нэвтрүүлэгтээ хөдөө аж ахуйн салбар тэр дундаа сүүн бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэн нэвтрүүлэх, за импортыг оруулсан бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа мэдээлэл хүргэх юм. Ингээд Монголын мэдээ агентлагийн сэтгүүлчдийн бэлтгэсэн нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байна. Хөтөлбөр нь 21 аймагт импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 100 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилготой хөтөлбөр юм а. За орон нутгийн онцлог, түүхийд, хүний нөөц, мөн дэд бүтцийг харгалзан үйлдвэрүүдийг байгуулж, орон нутгийг хөгжүүлэх, цаашлаад иргэдийг нутагтаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангах зорилтыг энэ хөтөлбөр тусгаж байна. Ялангуяа мал аж ахуй, газар тариалан, хүнс болон хөнгөн үйлдвэр худалдааны харилцаа уялдааг хангах нэгдсэн цогц орчныг бүрдүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаамаа. За сүүний үйлдвэрлэлийн салбарыг эхлээд онцлие. Манай улс 60 сая малтайч жилдээ 40 тэрбум төгрөгийн сүү импортоор авч хэрэглэдэг. Сүүгээ боловсруулан дотоодынхоо хэрэгцээг хангах, цаашлаад экспортод гаргах. За сүүний нөөц бол бидэнд байгаа. За үндэсний статистикийн орооноос гаргасан мэдээлэлээс харахад малын дэлэнд байгаа шингэн сүүний хэмжээг 870 гаруй сая тонн гэж тооцжээ. Харин Монгол улсын нийт хүн ам жилдээ 200 сая литр сүү хэрэглэдэг байна. Гэтэл хэрэглээнийхаа дөнгөж 20%-ыг нь бид хангаад үндэснийг нь экспортоор авч байна гэсэн үг. Эндээс тооцоо хийгээд үзвэл манай улс дотоодын сүүний хэрэгцээг хангаа зогсохгүй 570 сая литр сүү экспортод гаргах бүрэн боломж байгаамаа. 2100 хөтөлбөрийн хүрээнд 60 суманд хуурайс үйлдвэрлэх багаврын төхөөрөмж суйрлуулах ажлын эхлэлийг тавиад байна. Шингэн сүүг хатаах зорилттой төхөөрөмж нь ажлын 8 цагт орон нутгийн сүүний хангамжаас шалтгаалan 240-өөс 620 литр сүүг боловсруулах хүчин чадалтай. Шингэн сүүг шууд пүтер буюу нутаг хэлбэр чилжүүлэхдээ тоосруулах аргыг ашигладаг байна. Тэгэхээр манай энэ тоног төхөөрөмж маань болохоор ердөө хамгийн сүүлийн үеийн технологи Японтай хамтарч хийж байгаа маш жижиг оврыг нүүдэлчин хаанч байрлуулад сүүний гарц ихтэй газар 2-3-ыг тавьчин гарцсан багасаад ирвэл нүүгээд өөр газар тавьчих аюу тийм боломжтой. Одоо энэ шингэн сүүлүүгээ бид нар одоо энэ шаланкийг хийгээд тэгээд одоо энэ дэше одоо сүү орж байгаа. За та одоо ингээд татаад одоо одоо ингээд сүү маань дэше гарч байна. За одоо ингээд сүү маань ороод энэ дээдлийн хошуу маань болохоор тоосруулагч гэж байна. Тэр ингээд цацаад маш өндөр градусаар шууд нөгөө чиглэг бодсон байх болохоор хуурай пүтер хэлбэр рүү оруулж байгаа. Одоо та бүхэн харуул одоо за энэ дээр одоо харагдаж байгаа тэр дээрээсээ тоосорж гарч байна. Ерөнхийдөө энэ маань болохоор сүү маань болохоор 85-аас 87% чиглэг байж байгаа. Тэрийг хуурайшуулаад 13-аас 14% хуурай сүү буюу пүтер гарч байгаа. Одоо жимс гэнэ. Одоо жишээ нь одоо энэ Хөвсгөл аймаг байна те. Хаана одоо нэрс мэрсгээд одоо тээвэрлж чаддгүй эсэлт өгдөг те. Тэгээ мууддаг. Тэрийг бид газар дээр нь бас шууд пүтер хэлбэрт оруулах тийм. Ганцхан сүүн дээр биш. Эмийн ургамал, жимсхнийг бүгдийг пүтер хэлбэрт оруулах. За тоосруулах аргаар боловсруулсан сүүгээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаас гадна экспортод гаргах боломжтой. Энд бол Японы зах зээл бидэнд нээлттэй. Монгол, Япон хоёр улсын хооронд байгуулсан эдийн засгийн түвшлэл 6 дугаар сарын 7-ны өдөр өсгчийн төгөлдөр болж Монгол улсын 5700, Японы 9300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гайлын татвараас чөлөөлсөн. Мөн Японы хөрөнгө оруулалт ноу-хавыг нэвтрүүлэх бүтээгдэхүүний 3 дахь зах зээлд нийлүүлэх. За түүнчлэн бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ эдийн засгийн тогтолцоонд нэгдэхэд чухал хөшүүрэг болно гэж талууд үзэж байгаамаа. За Монгол Японы эдийн засгийн түншлэлийн нэг гол агуулга нь өндөр технологиг нэвтрүүлж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм а. Тиймээс Япон улсад 100 жилийн туршид боловсруулагдсан сүү хатаах технологи бас Монгол малын сүүг дэлхийн зах зээлд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.
За бид та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор нэг үйлдвэрээр жишээ авч үзүүлье. Баянгор аймгийн Баянлаг сумын их халбган үйлдвэр жилдээ 200-аас 300 литр энгэний сүг боловсруулж, хоормог, ааруул, аарц үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, за жилдээ 30 орчим сая төгрөгийн борлуулалт хийдэг байна. Энгэний сүгээ хуурайшуулж үйлдвэрлэлдээ ашиглахаар 2002 оноос оролдож эхэлсэн ч амжилтанд хүрч чадаагүй байсан. Харин хуурай сүний үйлдвэртэй болсноор энэ үйлдвэрлэлийн ашиг хэд дахин нэмэгдэх боломж нь бүрдээд байгаамаа. Сүү болгон хуурай сүү болдоггүй. Тэр анхныхаа стандартыг л хангасан юунаас л болдог. Энгэний сүү маш их тослогтой учраас хаврын цагт л ботхтой энгэний сүү л сайхан хуурай сүү болдог. Намар цагт бол бас торомтой энгэний сүү болохтой зэрэг хуурайшдаггүй, бас замдаа идчих гээд байдаг. Тослогийг ялгаж авахгүй бол би бас тослогийг ялгаж авч бас ялгаж хуурайшуулж үтсэн л дээ. Тэгтээ бол бас болдог. Энгэний сүүг бол маш ариун нөхцөлд стандартын дагуу л хуурайшуулахгүй бол айл болгоны сүүнээс сав савнаас дамжсан сүү бол бас нийлээд хуурайшихгүй хаа л гэж бодож байна. Сүү хуурайшуулах бага оврын 60 үйлдвэрээс сүүний гарц өндөртэй 4 аймагт суйрлуулах юм байна. Сайланд хамрагдах өхрийн тоо бол 8900 өхөр байгаа юм. Сайланд. Энэ бол тэгээд тэр чигээр бол хамрагч чадахгүй. Одоо бол өрхийн үйлдвэрлэлээр олголцлон малчтад маань бол уламжлалт алгаар л сүсгээ эдэгээ боловсруулж байна. Үнэхээр бол энэ бол манай нутагт бол хэрэгжихтэй маш их сүүний нөөцтэй. Ерөөсө зуны энэ цагт бол энэ хуурай сүүний үйлдвэрлэлийг яах юм бол сүүлдийн хадгалалт даахгүй бүтээгдэхүүн шүү дээ. Тийм учраас бол газар дээр нь яг энэ үйлдвэрлэлийг байгуулж ашиглах юм бол үнэхээр маш манайханд бол эрэлт хэрэгцээтэй үйлдвэр зайлшгүй үйлдвэрийн нэг байгаа юм. Гэцүү шүү дээ, нууны цагт бол сүү бүтээгдэхүүнийг хадгална гэдэг бол бас их боловсруулна гэдэг бол их хүнд. Тийм учраас энэ хуурай сүү гэдэг энэ технологи бол Монгол орн дээр нэлээд ирээдүйтэй их сайн ийм үйл ажиллагаа болж байна л гэж ойлгож байна. Ийхүү Монгол улс сүүнийхээ хэрэглээг дотоодосоо бүрэн хангах эхлэл тавигдаж байна. Одоогийн байдлаар төхөөрөмжүүдийг суйрлуулах, сумдыг холбогдох мэрэгчлэтнүүдэд сургалт явуулах гэх зэрэг ажлуудыг хийж эхлээд байна. Энэ тухай Таймч Гандимаа зочинтой ярилцаж дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Тэгэхээр та ерөнхий сайдыг Японд айлчлах үеэр хамгийн анх энэ төслөө танилцуулж ирсэн. Дээрэс нь бас яг энэ төсөл дээр Японы талтай гарын үсгийг зурж ирсэн тийм үү? Санамжчиг байгуулад. Одоо өнгөрсөн 2-7 хоногийн өмнө ерөнхий сайд тэрний тоног төхөөрөмж танилцууллаа шүү дээ. Үйлдвэрлэлийн. За энээс хойш төсөл маань хэрхэн урагшлав? За бид нар одоогоос 4 сарын өмнө ерөнхий сайдтай хамт явж Японд гарын үсэг зурсан байгаа. Японы энэ сүүний үйлдвэрийг онцгой хэрэгтэй Монголд оруулж ирэхээр тэгээд төд удалгүй 3 сарын дараа бид хөдөө аж ахуйн яамн дээр сургалтаа явуулаад эхнийхээ тоног төхөөрөмжийг оруулж ирээд сургалт явуулсан байж байгаа. За одоо энэс хойш бол бид нар одоо эхнийхээ 60 төхөөрөмжийг загтсан 4 сарын сүүлээр орж ирэх юм байдалтай байж байна. 21 аймагт 100 үйлдвэр байгуулахын 60 үйлдвэр нь таны хэлээд байгаа энэ сүүний үйлдвэр. Өөрөөр хэлбэл шингэн сүг хуурайшуулах замаар хуурай сүү гаргаж авах арга байгаа тийм үү. Тэгэхээр за одоо хоёлаа дэлгэцэн дээр харъя. Аймагуудыг гаргана. За эндээс танаа төслүүд эхний ээлжинд хэрэгжих аймагуд байна. Тийм одоо сая бид нэр сургалт явуулсан 6 аймаг, 8 аймаг байгаа. Энэ аймагнуудаас хөдөө орон нутгаас одоо яг хоршоолагчд, сүүний үйлдвэр фермнүүд, сүүний эрдэмтэн докторууд энэ сургалтанд бүгд суусан байж байгаа. Хинтээ, Дорнот, Сэлэнг, Булган, Харангаа, Өврангаа, Говалтай, Баянгор гэсэн ийм 8 аймгийг эхний ээлжинд сонгогдсон байж байгаа. За эдгээр аймагуудад нөгөө төхөөрөмжөө аваачаад шууд суйрлуулаад үйлдвэрлэл эхлэхэд бэлэн үү эсвэл өөр бэлтгэл ажил хэрэгтэй юм? Одоо эхний ээлжинд 60 ширхэг орж ирж байгаа. 60 ширхгийг маань одоо энэ сургалтанд хамрагдсан юм чинь бид төхөөрөмжөө аваачаад шууд эхлэх боломжтой байна. За хизээ орж ирэх үү 60 төхөөрөмж бүгд? 4 сарын сүүлээр одоо манай хөдөөний одоо сүүний гарц ерөнхийдөө 6 сараас 10 сарын хооронд байдаг. Бид нэр одоо яг энэ хугацаанд бол оруулаад ирсэн байх хэрэгтэй. За технологийн хувьд бол их хялбархан юм шиг харагдсан. Би бас Японд явж байхдаа өөрөө харсан. Нэг шингэн сүг нэг хэсэг юу одоо нэг сав руу юулээ тэндээ шууд хуурайшуулад сүг авч ирсэн тийм үү. Тэгэхээр уламжлал ёсоор жишээлбэл сүг компанийн сая Төв аймагт явж байхдаа харлаа л да. Жаргалан сумын айлуудаар явж харсан. Нэг том контейнер зочд юм байна. Хөлдөөгч зочд юм байна. Тэнд 4 улирлын турш өвөл 100 сүгэ ингээд шингэнээр нь том саунд хийгээ хөлдөөчт юм байна.
Тэгээд хуримтлуулаад 2-3 хоног хөлдөөцсөн байж хат нь сүү компани машин ирээд тэдгэр сүүнүүдийг авд юм байна. Тэгээд очиод үйлдвэрт боловсруулд юм байна. За танах тухайлбал зуны цагт сүү өөрөө литр тутамд 300 төгрөгч хүрэхгүй болтлоо хямдарчдаг тийм үү. Хүмүүс бараг ууж идэж завдлахгүй гарчлагаад асгаж идэг. Энэ процессыг л бид нэр ашиглах гээд байгаа тийм үү. Сүү өөрөө болохоор зуны улиралд бол гарц маш их байдаг, үнгүй болдог. Өвөл нь болохоор гарц нь багасаад их хүнтэй болдог байхгүй. Бид нар болохоор бидний төсөл маань болохоор өвөл зөнгөө аав. Өвөл зөнгөө авахд одоо таны сая тэр хөлдөөж байгаа бүгд байна л да. Энэ болохоор Монгол улс бол нэг 900 сая литр орчим литр сүүний нөөцтэй гэж байгаа. Үүнээс ердөө 10% нь одоо энэ сүүний үйлдвэрүүд янз бүрийн хэлбэрээр авч байгаа. Яагаад вэ бол одоо мэдээж тэрэнд нэг 20 тонны контейнер хөлдөөгч байна уу те? Тэрийг чинь хөлдөөгээр нацраар тээврийн зардал мардал тэгэл шингэн сүү чинь тээврийн зардал өндөр тэгэл хадгалах зуны улиралд бол хадгалах тээвэрлэх гэсэн аюу хүнд технологийн байдаг байхгүй. Манайх болохоор ердөө газар дээр шууд хуурай олох. Шингэн сүүгээл хуурай олох. Тэгэхдээ Улаанбаатар хотын одоо энэ сүүний үйлдвэрүүдээс алслагдсан орон нутгуудыг сонгож байгаа. Манай энэ сүүний үйлдвэрүүд бол ерөнхийдөө Улаанбаатар хот Монгол улсын сүүг бол бүтэн боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүд Улаанбаатарт байдаг. Хамгийн гол нь яагаад гэвэл алслагдсан аймагуудыг авах ямарч боломжгүй. Үнэхээр за Төв аймгаас бол өдөртөн сүүгээд авчирлаа гэхэд үнэхээр таны хэлж байгаа завхнаас яах вэ, гой алтаагаас яах вэ гэдэг асуудал дээр хуурайшуулаад тэнд их хэмжээгээр нөөцлөх нь байна. Дараа нь авчираад сэргээсэн сүү болгох нь тийм үү? Тийм. Бид нар бол эхний ээлжинд ямар ч байсан хуурайшуулаад энэ дотоодын импортоор орж ирж байгаа сүг тодорхой хэмжээг нь одоо бид нар хангах юм байж байгаа. Тэгээд гадагшаа гаргах. Хамгийн гол нь бол одоо бидний энэ сонгосон төхөөрөмж маань Японы төхөөрөмж гэдэг маань стандартыг бол маш 100% хангасан байж байгаа. Стандартын маш дээд зэрэглэлийн төхөөрөмжүүд байж байгаа. Бид нар бол өвөлдөө зарим үед зуны тохиолдолд бас нөгөө холоос сүгээ тээвэрлж чадаагүйгээсээ болоод дотоод хэрэгцээг хангаж чадахгүй Шинэ Зеландаас, Австралиас, Гураас авдаг штеп. Тэгэхээр энэ хэрэгцээг та нар нөхөх гэж байна тийм үү? Тийм. Эхний ээлжинд бол тодорхой хэмжээ. Одоо бид нэр гаднаас импортоор хуурайс үг нэг 30 орчим сая долларын сүү оруулж ирж байгаа. 30 сая долларын сүү. 30 орчим сая долларын сүү гаднаас оруулж ирж байгаа. Тэгсэн мөртлөө Монгол улс маань 60 орчим сая малтай гэж. Тэгээд өвөлдөө өөрсдөө бас сүүгүү байдаг. Сүүний дутагдалд орсон мэт энийг л одоо бид нар ялангуяа алслагдсан хөдөө орон нутгийнх нь бас хуурай сүгээ өөрөө гэртээ хийгээд гэртээ өвлөн сүү байхгүй бол хуурай сүгэж буцаагаад хэрэглэх боломжтой болж байгаа байхгүй. Хуурай сүүнийх нь чанар найрлага ямар байдیں۔ Тухайлбал Шинэ Зеланд, Австрали сүүтэй харьцуулж үзсэн үү? Энийг яагаад асууж байна гэхээр бид нар Японы зах зээлд энийг гаргах хэтийн төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. За бид нар яагаад бас дахиад илүү нэг Японы тоног төхөөрөмж сонгож байна гэвэл Япон нь бол үнэхээр стандарт дээд зэрэгт өгдсөн. Бүх юм чанар стандарт. Тэгэхээр одоо бид нар дээр л одоо нэг үлдсэн юмнууд нь байгаа. Бид нар малаа эрүүжүүлэх те одоо яг малынхаа сүүг эрүүжүүлэх, малаа эрүүжүүлэх ийм л юм үлдчихэд байж байгаа. Тэгээд сая бол бид нар Японуудтайгаа нээлт хийгээд эхнийхээ энэ 8 аймгаас дээд сүү аваад хуурайшуулаад бид нар Япон руу лабораторид явуулсан байж байгаа. За хариу нь эрэхтэй яаж ирэхээс та бүхний цаашдын экспортлох асуудал шийдэгдэх юм тийм үү? За хариу нь яаж ирэх нь бол тодорхой сайн ирэх баг. За зүгээр яг хөө бид нар нөгөө энэ лаборатори маань аль аймгийн аль сумын мал нь гарц нь одоо хуурайшуулах бидний хэлдгээр нөгөө пүүдэр хэлбэрт оруулах гэж байгаа байхгүй. 1 литр сүүний 10-аас 15% нь пүүдэр хэлбэрт орно. Тэгэхээр тэр малын бас өөрийнх нь сүүний гаралтаас болоод хэр хэмжээтэй пүүдэр болох тэрийг лаборатори руу явуулж байгаа. За баярлалаа та бүхний ажил амжилт хүсье. 2100 хөтөлбөрийн за сүүний хэсгийн бид нар сүүний үйлдвэрлэлийг хэрхэн Монгол улс даяар хэрэгжүүлэх вэ гэдгийг үзүүллээ. За бусад үйлдвэрлэлийг аль аймагт яаж хэрэгжүүлэх талаар засгийн газрын хөтөлбөр төлөвлөгөөг одоо нэвтрүүлгийн дараагийн хэсгээр үргэлжлүүлүүлээ авч үзээрэй. Аймаг орон нутагт ч сүүний үйлдвэр байгуулах боломж тооцоог хийж эхэлсэн байна. Бид зарим аймгийн төлөөллөөс тодруулга авсан энэ ярилцлагыг одоо хүргье. Манай аймгийн хэмжээнд бол энэ сүүн бүтээгдэхүүнээ бас зах зээл дээр гаргах юм бодлогыг барьж байгаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд хуурай сүүний үйлдвэрүүдийг сүүний одоо гарц өндөртэй хангай зарим тал хэрэгээ сумдад бас одоо байгуулах энэ ажлуудыг энэ Монгол Улсын засгийн газрын 2100 хөтөлбөрийн хүрээнд тавь шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Манай аймаг сүүний гарц элбэгтэй. Тэр зэсмээ сарлаг ихтэй аймаг учраас сүүний чанарлаг байдал бол бас сайн. Тийм учраас сүү боловсруулах хуурай сүүний үйлдвэрлэл, за шингэн савлгаа сүүний үйлдвэрлэлийг
эрхлэх юм бололцоо бол бий. Энийгээ тулгуурлаад энэ баруун бүсийн аймагуудыг одоо сүүний хэрэгцээг хангах ийм бололцоо бол бий. Өнөөдөр бол манай Завхан аймаг үнэндээ бол хятад үлдэрсэн одоо хуурай сүүч хэрглэж байгаа айл өрхөд байж байгаа. Гэтэл хаяанд нь одоо бас цэвэр экологийн бүтээгдэхүүн байж байгаа. Тэвнийг хэрэгжилж чадахгүй байх жишээний. За энэнийг одоо хийхин тулд бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй, сав баглаа бодол хэрэгтэй. Тодорхой хэмжээний өртөг мэдээж хэрэгтэй. Эргээд буцаад өртгөөнийх ийм бололцоо бол бий. Орлого бүтээх бололцоо бол байгаа. Хүнсгэдэж явах хөнгөн үйлдвэрийн яамнаас бол сүү бол суруулах, мах бол суруулах, арьшир бол суруулах, жижиг үйлдвэрүүдийг одоо ашиглалтанд оруулах хөтөлбөрүүд явагдаад байгаа. Энийг бас дэмжих ёстой бид нар. Манай аймагт мөн одоо хүнсний ногоогоо өөрөөсөө хангачих боломж байгаа. Манай сакс алтан цэгс баянаар сумуудад бол 1990-ад 89 оны үед бол хүнсний ногоо 100% хангаж байсан байна. Одоо энэ өдөр аймгийн хүнсний ногооны нэг 60 хүрэхгүй хувийг хангаж байгаа. Мөн одоо сүүний нэг 40 хүрэхгүй хувийг хангаж байгаа. Энэ бол хангах бүрэн боломжтой. Бид нар одоо дотоод нөөц болцоогоо бүрэн ашиглаж ажиллах бол их үр дүнд хүрэх болцоонууд байгаа. Зөвхөн уул уурхаагаас хараад эдийн засагтай байх нь ямар хохирол дагуулдгийг сүүлийн хэдэн жилийн нөхцөл байдал тодхон харуулсан. Тиймээс эдийн засгаа солонгоруулах, тэр дундаа экспортод чиглэсэн бүтээгдэхүүний дэмжих нь зөв гарц гэж Монгол Улсын засгийн газар харж байна. Тухайн аймаг орон нутгийн онцлогуд гэж байдаг. Тухайн аймаг орон нутагт ямар одоо бараа бүтээгдэхүүн нэг одоо түүхэд үйлдвэрлэх болцоотой түүхэд байна. Нэгдүгээр, хоёрдугаар тэр орон нутгийн иргэд нь одоо ямар боловсралтай, ямар чадвартай иргэд байна гэдгээс хамааруулаад тухайн орон нутагт ямар үйлдвэрлэлийг бий болгох вэ гэдэг асуудлыг үйлдвэржилтийн бодлогоор бид нар гаргаж тавина гэж байгаа. Энэ гаргаж тавьж байгаа бодлого маань өөрөө иргэдийн ажлын байртай болгох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, дотоодынхаа үйлдвэрлэлийг үндэснийхээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах, цаашдаа экспортлох энэ асуудлыг бол шийдэх ийм бололцоо бол энэ 2100 хөтөлбөрийн хүрээнд бол бий болно гэж ингэж тооцож байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан 2100 үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, үүнээс гарах эдийн засгийн үр өгөөж нь орон нутаг болоод улс орны хөгжилд хэрхэн нөлөөлөх тухай мэдээллийг бид энэ удаагийн нэвтрүүлгээр таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгтээ бид нар Монгол Улсын засгийн газраас гаргасан зарим томоохон шийдвэрүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Мансууруулах юм, сэтгцэд нөлөөлөх бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг засгийн газрын хуралдаанаас батллаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд мансууруулах болон сэтгцэд нөлөөт эм бэлтгэл бодисыг хууль бусаар олж авах, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдсон 11,012 хүнийг шалгасан юм а. За иймээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдыг мэрэгшүүлэх, бодисын хор нөлөөнөөс хүн амыг хамгаалах зорилгоор хөтөлбөрийг баталлаа. Жил бүрийн 3 дугаар сарын 4 дахь лав гарагийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр байхаар засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. За манай орны хувьд нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь 9 ба түүнээс дээш баалын газар хөдлөлтийн ангилалд багтдаг. За 2016 онд улсын хэмжээнд 28 мянга, Улаанбаатар хотод 1800 гарын удаа чичирхийлэл бүртгэгдсэн юм а. За энэ гамшигаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах тогтолцоог сайжруулах, гамшигаас хамгаалах үндэсний чадварыг бэхжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. За тиймээс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр засгийн газар шийдвэрлсэн юм а. За сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй төсөл хөтөлбөрийн үр дүнд манай улс эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. За гисэн ч их хүүхдийн өвчлөл эндэгдэл тогтвортой буурахгүй. Зарим бүс нутаг аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байгаа учраас засгийн газар их хүүхэд нөхөн үржихийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг баталлаа. За хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, онцлогоо эмчилгээний дэвшилтэд аргыг нэвтрүүлэн хүний нөөцөө чадварчуулах юм а. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сайхан Монгол ээж эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд ерөнхий сайд үг хэллээ. Эхчүүдийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлаасаа дурдаж өсгсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлсэн. Жирэмсний болон амарцсны тэтгэмжийг албан журмын даатгалд даатгуулсан ээж 100%, сайн дурын даатгалд хамрагдсан нь 75%-аар авдаг байсныг болиулж 100%-аар олгохоор тусгасан. Мөн жирэмсний амралттай байх хугацаанд 2, 3 дахь хүүхдэд төрүүлсэн бол амарцсны болон жирэмсний тэтгэмжийг олгохоор босон зэрэг ажиллаад уртсан юм а.
За мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэтийн гэр бүлийн зүгээс чинээр мэндэлсэн хүүхдүүд болон амарцсан ээжүүдэд бэлэг хүргүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу сайдын гарын бэлгийг ардуулан өгсөн бөгөөд бэлгийн багцанд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг багтаажээ. Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэт бүгд найрамд Солонгос улсад болсон ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд багаараа амжилттай оролцсон тамирчидаа хүлээн авч уулзлаа. Энэ тэмцээнд Монгол улсыг төлөөлж Монголын Оюун ухааны академийн 19 тамирчин оролцож 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл, нийт 41 медальтай ирсэн юм а. Тэмцээнд нийт 15 улсын баг тамирчид 90 медалийн төлөө өрсөлдсөнөөс манай баг тамирчид 41-ийг нь авсан гэсэн үг. За уулзалтын үед ерөнхий сайд тамирчид хандан гаргасан амжилтаар нь Монгол түмэн бахархаж байгааг илэрхийлээд та бүхнээс Монголын хүүхэд бүр үлгэр жишээ авч ой тогтоолтын шатар, даамны гих оюуны болон биеийн тамир спортын бусад төрлөөр хичээлэх нь улам бүр өргөжин тэлээсэ гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн юм а. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар их өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. Иргэн та Монгол улсын засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг захим орчинд дараах хаягуудаас цаг алдалгүй шуурхай хүлээн аваарай. Засгийн газрын албан ёсны вебсайт засаг цэгийн мэн, Facebook орчинд Монгол улсын ерөнхий сайдын ажлын алба нэрээр, Твиттерд ерөнхий сайдын ажлын алба нэрээр тус хандаарай.